Дүрсийн периметр хэд вэ? Бүдүүрч зурган дээр хэнийг шоод өрүүлжин нь нэгийг харьцах нь 1 см квадратын хэмжээтэй. Хэдүүлээ яах вэ гэхээр энд цэнхрээр тэмдэглэсэн хэсгүүдийн уртыг нэмэхэд л болно. Уртын нэгжийг дөрвөлжин шоогоор харуулсан байгааз нэг нь нэгийг үржих нь 1 гэсэн харьцаатай. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс эхлэе. Давхардуулан тоолохгүй тулд хаанаас эхэлснээ мэдэж байх хэрэгтэй тийм үү? Ингээд дүрсийн периметр нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 см-ийн урттай байна. 24 см юм байна. За үүнийг мөн өөрөөр ингэж болно. Тал бүрийн уртыг олоод нэмж болох юм. Энд 1 байна. Нэмэх нь 2, нэмэх нь 3, нэмэх нь 1, нэмэх нь 3, нэмэх нь 2, нэмэх нь 4, нэмэх нь 2 тэгэхээр ялгаагүй 24 см гарнаа. Дахиад өөр жишээ авъя. Энэ квадратын периметр хэд вэ? Дахин нэг хэлэхэд периметр гэдэг нь энэ квадратыг үүсгэж буй талуудын уртын нийлбэрийг хэлдэг шүү дээ. Түүнээс гадна энэ жишээн дээр нэмж хэлэхэд квадратын талууд тэнцүү байдаг. Тэгэхээр 7 метрийн урттай 4 тал байна гэсэн үг. Иймээс чи 7 м нэмэх нь 7 м, нэмэх нь 7 м, нэмэх нь 7 м гэж бодож болно. Эсвэл 7 метрийг 4 удаа гэхээр дахиад нэг жишээ авъя. Энэ адил тал 5 өнцгтийн периметр хэд вэ? Адил тал гэсэн юм чинь бүх талуудын урт тэнцүү гэсэн үг. Нэг талынх нь хэмжээ нөгөөгдсөн байна. Тэгэхээр бүх талууд нь 2 гэсэн үг тийм үү? Ингээд 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 2. Өөрөөр хэлбэл 5 ширхэг 2 гэсэн ч болно. Эсвэл өөрөөр мөн ингэж бодож болно. 5-ыг үржих нь 2 гэхээр 5 2-ын 10 болно. 5 өнцгтөд 5 тал байдаг. Тал тус бүр нь 2 нэгж урттай. 2 нэгж урттай 5 тал гэхээр 11 урттай байх нэ.